Байцгаана хүүхдүүдээ өнөөдрийн хичээлийн сэдэв 12-8-7 холбоо үгийг ихмэл тэгээр бичих. Хичээлийн зорилго маань ихмэл тэгээр бичиж сурах. За бид нэр ихмэл тэгээр нөхцөл бичих вэ гэсэн хичээлүүдийг эргээд урд үтсэн байгаа. За тэгвэл нэрийн хувилыг хэдвүлээ. Эсрэгийн саний. За жинхэнээр олон тооны дагавар Т ялгалын нөхцөл хамт олон нөхцлөөр одоо хувилдаг тиймэр нэр өгөө бүтцсэн маань. За олон тооны дагаврууд дээс нар чуул чууд Т ялгалын нөхцөл бол 7 Т ялгал байгаа. За хамт олон нөхцөл маань эзэн хамаатуулга бие хамаатуулга гэсэн нөхцлүүд нэ. За тэгвэл олон тооны дагаврыг хэдвүлээ. Ихмэл бичгээр хэрхэн яаж бичдэг вэ гэдгийг эндээс харцгаая. За ууд гэдгийг бичсэн хэлбэрийг хараарай хүүхдүүдээ. За нугууд нүгүүд нар дэс. За Т ялгалын нөхцөл хариалахын Т ялгалын нөхцөл маань 3 өөр хэлбэрээр бичигддэг тийм ээ. Уун, ийн, уу гэсэн. За уун, ийн, уу гэсэн 3 төрлөөр бичигддэг. За энэ 3 төрлийг ихмэл бичиг хэрхэн яаж бичдэг вэ гэдгийг эндээс хараад дэвтэртээ тэмдэглээд дуурайгаад бичээд яваарай. За заахан Т ялгалын нөхцөл ийг шилжвэтэй и ном гэсэн хоёр хэлбэр байдаг тийм ээ. За өг оршихын Т ялгал маань дуу ту. За хэрхэн яаж хоёр өөрөөр бичигдэж байна гэдгийг анзаараарай хүүхдүүдээ. Гарахын Т ялгал аас, үлдэхийн Т ялгал баар, яар. За хамтрахын Т ялгал маань тай. За хамаатуулахын нөхцөл. За эзэнт хамаатуулахын нөхцөл маань баан, яан. За бие хамаатуулахын нөхцөл болохоор минь, маань, чин, тань, энэ, заануу, инүү гэсэн хэлбэр байдаг тийм ээ. За тэгвэл нэрийн хувилыг хэдвүлээ эргээ сэргээн саная гэдэг дээр. За ямар одоо өсөд байна вэ гэдгийг сэргээн санаад яваарай хүүхдүүдээ. За уун, ийг, дуу, яар, тай. За уруугу гэдэг аас гэдэг ингээд 7 Т ялгалын нөхцөлийг энэ дээр бичсэн байна. 7 Т ялгалынхаа одоо нөхцөлийн нэрийг дээр нь ихмлээр бас бичсэн байна. За үүлийн нөхцөлийг сэргээн саний хүүхдүүдээ үүлийн нөхцөл гэдэг маань за үүлийн нөхцөл гэхээр бид нөгөө холбох шин дүрм энэ дээр орж ирж байгаа. За үйл үгийн одоо навтарслаар төгссөн үйл үгэн дээр жиж бусад хотоор гэсэн залгуур залгах юм бол бид эсвэлгэж үсэг тул шуу залгаж үчдэг. За ягаан болор шиисгээ ишгүүгээр залгах юм бол хувилгаж үсэг тул гис жирлэн бичнэ гэсэн холбох шин дүрм байдаг тийм ээ. За тэгвэл нөхцөлдөө холбох нөхцлүүдийг эндээс ажиллаарай. Зэрэгцүүлэн холбох, угсруулан холбох нөхцлүүд байна. За одоо тэгвэл бүгдээрээ нөхцлүүдээ хувилгагч нөхцөл, за эсвэлгэгч нөхцөлийг хэрхэн яаж бичдэг вэ гэдгийг эндээс харъя. За саар, гсагаар, гсгээр гэсэн. Гэдэг маань гад, гээд гэсэн хоёр хэлбэрээр бичигддэг тийм ээ. Магц гэдэг магц, мэгц гэдэг эм үгэнд одоо ордог хэлбэрээр хоёр өөр бичигдэж байгаа. За ин гэдэг маань бол ганцхан хэлбэрээр бичигдэнэ. За жч, эвч, талын дөрвөн зэрэг, бал, вал гэсэн хэлбэрүүдийг эндээс харж болох нэ. За үүлийн нөхцөл дээр бид тодтон холбох нөхцөлийг харъя. За тодтон холбох нөхцөл нь хувилгагч, эсвэлгэгч бас дотор ингээ англиад бичсэн байна. За сандаг маар хүйц гэдээ бид ингэж хэлждэг байгаа тий. Хувилгагч нөхцөл гэдэг маань гсэн гэд эрэм үгэнд ордог хэлбэрээр нь хоёр өөр байна. За гэдэг маань га, гэ гэсэн одоо хоёр өөр хэлбэрээр харж байгаа хэрэгтэй. За маар дөрвөн зэрэг. За энд нар бол хувилгагч нөхцөл байна. За эсвэлгэгч нөхцөл болохоор даг, дэг, за хуу гэсэн ийм одоо нөхцлүүд байдаг. За нэг дандаа эм үгэнд орох хэлбэрээр нь хоёр өөр янзаар бичсэн байх шүү хүүхдүүд. Нэг хүчлэн дэвтэрдээ тэмдэглэж аваад нүтлээрээ. За үүлийн нөхцөлөөр үг хувилган бичих дүрмийг сэргээн саная гэж. За сур гэдэг дээр бид гэдэг. За сур гэдэг маань дэвсгэрлэж төгсдөг тийм ээ. Энэ дээр бид гад гэсэн одоо нөхцөлийг заалгаж байна. Тэгвэл гад гэдэг г маань хувилгагч нөхцөл учраас энэ дээр бид сураад гэд суруугаад гэд энд гидс буюу холбох шин дүрмэнд гарч ирж байна.
За дараачихан суртал. За сур гэдэг маань гэвлжээр төгсөж байна. Тал гэдэг бол Т үсэг ерөнхийлж байгаа одоо даавар нөхцөл маань болохоор эсвэлгч нөхцөл байгаа. За тэгвэл энийг эсвэлгчаар эхэлж эсвэлгч нөхцөөр эхэлж байгаа учраас бид нэр шууд залгаж өчнө. Суртал гэх. За бүгдээрээ тэгвэл одоо дараачийн одоо 5 дасгал даалгаврыг эхний хичээлийнхаа бидаж унших материалаа уншиж судлаа. Саяынхаа асинхрон хичээлүүдийг үзээд за дараах асинхрон хичээлийн дасгал даалгаврыг хийгээд сорилоо хэлгээ хийгээд илгээгээрээ. За тэгэхэд мөн асинхрон хичээлүүдэд дэвтэртээ тэмдэглээ зургийг бас илгээж багш нь одоо би даалтаа хийсэн байна гэж оноог нь өгч үнэлэх байгаа шүү.